Мэдээллийн нэг цаг хөтөлбөр цаг үе тодруулга булангаар үргэлжилж байна. За тэгэхээр Орхон аймагт өнгөрсөн өдрүүдэд бол нэлээд хур бороод салхишуурга ихтэй өдрүүд болж өнгөрлөө. За тэгэхээр урьдчилсан 7 хоногийн цаг агаарын төлөв байдал ер нь Орхон аймагт хэр байх вэ? За ойрын 7 хоногийн 6 сарын 23-наас 6 сарын 29-ний хүртэлх ойрын 7 хоногт за 25, 25-нд бол бороотой, 26-нд бол бага зэргийн бороо орох төлөвтэй байна. За бусад хугацаанд бол бороо орохгүй, салхи хөвчлэн 5-аас 10 м/сек. Бороо орох үеэрээ төр зур ширүүсэх хандлагатайгаа. За шөнөдөө агаарын температурын хувьд 10-аас 15 градус дулаан. Өдөртөө 25-26-нд 17-оос 22 градус бага зэрэг сэрүүсээд. За тэгмүүлээ бусад хугацаанд 25-аас 30 градус хүрч халах төлөвтэй байна. Тэгэхээр 7 дугаар сарын урьдчилсан мэдээ гарсан байгаа юу танилцуулбал? За 7 сарын агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол харин хурд тундас олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. Цаг үе тодруулга болон мэдээллийн нэг цонх хөтөлбөрөөр үргэлжилнэ.